Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Монгол банкны хяналтын зөвлөлд одоо цалин хөлс олгох асуудал түүний үндслийг одоо эдийн засгийн байнгын хороогоор хилцэж байна гэж ойлгож байна. За үүнтэй холбоотойгоор дараах 5 асуултыг асууя. Та бүхэн асуултанд тодорхой хариулаад өгөөрэй. За нэгдүгээрт яг энэ хяналтын зөвлөл маань байнгын үйл ажиллагаатай юм уу? 7 хоногт яг одоо хэдэн цагийг Монгол банкны төлөө ажилладаг ийм хүмүүс вэ? Эсвэл одоо ажлынхаа хажуугаар давхар хийдэг ажил уу? Нэгдүгээрт нь бид нар орон тооны бусаар үйл ажиллагаа явуулдаг. За хуулийн заалтан дээр бас орон тооны бус гэж тодтогоод ингэ заасан байна. Тогтмол явуулах үйл ажиллагаа бол журам дээр бол улирал нэг удаа хуралдана гэсэн юм заалттай. Зөвхөн одоогийн байдлаар бол бид нар эхнийхээ улирал 7 удаа хуралдчихад явж байгаа. Тэгээд ажлынхаа төлөвлөгөөг бол харуулсан. Хавар бол бид нар ойролцоогоор хаврынхаа одоо энэ 6 сар хүртэл бол нэг 14 хоногт нэг удаа хуралдахаар иймэрхүү төлөвлөгөө гарсан. За зундаа бол арай бага шиг хуралдах бах. Намар буцаад эргээд сард нэг юм уу 14 хоногт нэг гэдэг ийм юурга орох бах. Төлөвлөгөө бол орох бах. За бид нар бол нэг хурлын нэг өрөөтэй хажууд нь хяналтын зөвлөлийн даргын нэг өрөөтэй. За би бол одоо тэнд байнга сууж байгаа. Яхад миний нөгөө үндсэн ажил яхад тэнд адилхан байранд байдаг учраас нэг байран дотроо наашаа цаашаа яваад ах юм боломжтой учраас тэнд бол бүтэн цагаар сууж байгаа. Монгол банкны хяналтын зөвлөл Монгол банкны үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын үр дүнд хэрвээ үнэлгээ өгье гэвэл яг хэдэн хувьтай гэж үнэлэх вэ? За өнгөрсөн хугацаанд хяналтын зөвлөл ажилласан үйл ажиллагаанд одоо үнэлгээ өгье гэвэл хэдэн хувьтай гэж үнэлж байгаа вэ? За өнгөрсөн хугацаанд хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн дээр яг өгсөн хяналтын зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн биелэлтийг нь бол бид нар авч үзсэн. Тэр биелэлтийн хувь бол хацсан өндөр байсан. 90 орчим хувьтай. Ийм дүнг бол манай дотоод аудит хяналт маань биднэрт бол танилцуулсан. Зөвхөн хуучин өмнөх юуныхаа хяналтын зөвлөлийнхаа хурлын протокол болон бусад мэдээлэл улсын хурлд бас тайлангаа хөргүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хоронд. Тэд нар ингээ харах юм бол бас тодорхой одоо зарим нэгэн асуудлуудыг бол байнга хөндөж ирсэн. Тэн дотроо тухайлбал журмын өөрчлөлтийг бол бид нар хийхгүйгээр энэ хяналтыг бол бүрэн хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэдэг зүйлийг бол удаа дараа хөндөж бол тавьсан байсан. Монгол банкны үйл ажиллагааны яг хэдэн зорилтууд байдаг юм бэ? Тэдгээр зорилтуудын одоо биелэлт та бүхэн яг хэдэн хувьтай гэж үзэж байгаа вэ? Энэ бүгдийг зорилт нэг бүрээр нь бас нэг хэлж өгөөч. Төв банкны зорилт нь юу вэ? Хэдэн хувьтай биелдэг вэ гэдэг асуудал бол Төв банк маань үндсэндээ за мандат бол ойлгомжтой 4-ийн Төв банкны тухай хуулийн 4-ийн 1 болон 4-ийн 2 дээр заасан мандатууд байна. Дээрээс нь 1993 оноос хойш жил болгон төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах одоо үндсэн бодлогын чиглэлийг бол 10 сарын 1-ний дотор өргөн барьж улсын хурлаар бол батлуулдаг. Тэгээ энийхээ одоо энэ дээр бол ямар хуу одоо цаашаа ямар арга хэмжээ авах уу гэдгээ бол тодорхойлдог. Тэгээд энэ дээр бол магадгүй зүгээр харах ёстой үзүүлэлт нь инфляцийн тухайлбал зорилттой хэмжээндээ барьж чадж гэнэ үгүй нүгдийг хамгийн ихэнд бол харах ёстой болов уу гэж бодож байна. Бусдаар үндсэн зорилт нь бол түрүүн нэлээд олон гишүүд хүндсэн макро эдийн засгийн тогтвортой байлгах. За тэгээд тэр мандат дээр байгаа тэр Төв банкны тухай хуулийн 4-ийн 1 болон 4-ийн 2. Монгол банкны одоо үйл ажиллагааны бие даасан байдал одоо хэрхэн хангагдаж байгаа вэ? За бие даасан хараат тус байдлын хувьд бол олон улсын байгууллагууд болон судлаачдын одоо гаргасан үнэлгээнүүд бол байдаг. Хамгийн сүүлийн үнэлгээгээр нэг миний санаж байгаагаар 60 орчим гэсэн 0-оос 1-ийн хооронд авах ёстой индекс хараат тус байдлын индексээр нэг 65 гэсэн оноотой байсан гэж бол харсан. За энэ бол яг 18 онд бол энэ юу бол арай жоохон сайжирсан. Тэрнээс өмнө бол нөхцөл байдал бас жоохон 50-аас арай жоохон бага байсан болов уу гэж ингэж харсан. Тэгэхээр индекс нь нэг хараат тус байдлын индекс бол 65 орчим хувьтай байна. Гэхдээ энэ дээр яг тогтсон нэг индекс бол байхгүй. Дахиад хараат тус байдлыг нь үнэлдэг хэд хэдэн аргачлалууд бол байдаг. Тэгээ тэрнийг одоо сайжруулсан үндэслэл нь бол 18 оны хуульд орсон өөрчлөлтүүд л байна. Дөнгөж саяхан Монгол банкны ерөнхийлөгч бодлогын хүүгээ нэмэгдүүлэх мэдээлэл хийхдээ бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа гол одоо үндсэн шалтгаан бол дулааны үнийн нэмэгдэл гэсэн ийм мэдээллийг хийсэн. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн ямар үндэслэлтэй ямар тооцоо өөрөөр хэлбэл дулааны үнийн өсөлт маань инфляцийн төвсөнд одоо хэдэн хувиар нөлөөлнө гэсэн тооцоолыг та бүхэн хийсэн бэ? За инх цэцэг гишүүний асуултанд хариулъя. 2025 оны 3 дугаар сарын 6-7 оны өдөр Төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдаад бодлогын хүүг 2.1% нэмэгдүүлээд 12% хүргэсэн байгаа. Энэ дээр бол хэд хэдэн бидэд бодлогын зохицуултуудыг бол оруулсан. Инфляц бол 1-2 дугаар сард бол 9.6 9.7% бол гарсан. Тэгээд энэ нь болохоор бол
цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө, эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагсан үйлчилгээ, түрээс импортын барааны үнийн өсөлтөөс өндөр байсан гэж бол Төв банк бол үзсэн байгаа. Тэгээд эргэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт нь бол хүлээлтээс давсан нийтийн тэгвэр бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үн өссөн гэж байна. Энэ бол дан ганц дулааны үн гэж бол бид хүн шийдвэрийг л ерөөсөй гаргаагүй. Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үн бол бас тодорхой хэмжээнд өссөн гэж байгаа. Яг дулааны үнийн өсөлтийг бол энэ жилийн 5 дугаар сараас үл нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг бол Төв банкны зүгээс бол мөнгөний бодлогын төсөөллийг хийхдээ бол аваад явж исэн. Засгийн газрын зүгээс бол сая сүүлд авсан мэдээлэлээр бол дулааны үнийн өсөлтийг бол энэ оны 12 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулж байгаа байна гэсэн бол ойлголттой байгаад байгаа. Цахилгааны үнийн үнэтэй холбоотой бол инфляцтаар үзүүлж исэн нөлөө бол 1.9 бейс поинтаар бол нөлөөлж исэн. Дулааны үн хэрвээ үүний өмнө эрчим хүчний зохицуулах хорноос гаргасан яг тэр хэмжээгээр нөлөөлсөн бол багцаагаар дахиад 1.2 бейс поинтын нөлөөтэй байсан. Гэхдээ энэ дулааны үнийн өсөлтийг бол хойшлуулсан гэж бол ойлгосон. Ямар ч байсан хяналтын зөвлөл байнгын орон тоотой хүмүүс биш юм байна гэж ойлголоо. Байнгын үйл ажиллагаатай биш гэж ойлголоо. За тэгээд хуулиараа бол улирал нэг удаа за одоо сүүлийн үед бол сард нэг удаа хуралдах гэж байгаа юм. Тэгэхээр яг энэ зөвхөн энэ хурлын төлөө ингээд цалин хөлс олгох тухай асуудал яригдж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээ энийг бас бодох хэрэгтэй байх. За дараагийн нэг тодруулах асуулт болохоор Монгол банкны үйл ажиллагааны яг хэдэн зорилтууд юм бэ? Бүр нэг номерын зорилт энэ. Тэгэхээр хяналтын зөвлөлийн зүгээс энэ зорилтын биелэлт ер нь хэдэн хувьтай явж байгаа даа гэдэг нэг ядаж нэг юм 5 зорилтуудыг хэлээд хяналтын зөвлөлийнхөө зүгээс зорилтуудын биелэлт ер нь хэдэн хувьтай гэдэг нэг юм хэлээж энэ дэр нэг аюул жоохон бүрхэг хариулт өгчлөө гэж ойлгож байна. Хяналтын зөвлөлийн чиг үүрэгт мөнгөний бодлогот оролцохгүй байх хуулийн залттай байна. Монгол банкны үндсэн зорилт төр инфляц төгрөгийн доктортой байдал. Ийм учраас энэ дүгнэлтийг хяналтын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд гаргах боломжгүй. Харин энийг бол улсын их хурлаар жилд нэг удаа хилцдэг учраас тэнд бол дүгнэлт гаргах нь зүйтэй болов гэсэн зөв мэрэгчлэлтний хувьд бол ийм саналтай байна. За үйл ажиллагаа бол байнгын бус гэдэг дээр хурал бол нэгдсэн байдлаар олонхороо хилцэж санал дүгнэлт зөвлөмж гарч байгаа. Асуудал хариуцсан хүн болгон тухайн ажлыг хянаж шалгаж дүгнэлт зөвлөмж хурал танилцуулахын тулд байнга бол ажиллаж байгаа. Ийм ч учраас бол бид нар 1 сарын сүүлээр томилогдсон. Одоо жишээл хөрөнгө оруулалтын асуудал буюу түрүүн гадаад валютын нөөцтэй холбогдлолтой хян шалгалт хийсэн үү гэж асууж байна. Тэгэхээр Монгол банкнаас бол мэдээлэл шаардаад өнөөдөр авч чадаагүй байгаа. Тэгээ одоогийн хууль буюу одоогийн журам дээр энэ мэдээллийг хэрхэн авах тухай нь бол зохицуулдагдаагүй байгаа учраас одоо шаардлага тавьж болохгүй байгаа. Бид нар тийм эрх мэдэл нь одоо байхгүй байгаа. Тэгэхээр хуульд бол тодорхой өөрчлөлтүүдийг оруулъя гэсэн ийм саналтай байгаа. За өмнөх 20 жилийн хяналтын зөвлөлийн хийсэн ажлыг харахад энэ валют хөрөнгө оруулалт дээр яаж шалгалт хийх аргачлал нь бол батлагдаагүй. Энэ эрхийг нь хяналтын зөвлөлд өгөөгүй байгаа. Тэгэхээр энийг бас хийх шаардлагатай байгаа. Нилээдгүй их ажил хийж хяналтын зөвлөл үр өгөөжтэй үр дүнтэй өгсөн зөвлөмж нь биелэгддэг байх учраас хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна.